Монгол улсын тэрийн шагналд ардын жүжигч манай хамгийн алдартай өдөр даашны нэг Жамингийн чулуун гэдэг хүмүүд баярж байгаа баяртай байна. Энэ хүн бол өөрөө мэрэгжлийн дээд сургууль төгсөөгүй гэсэн сургууль төгссөн ямар ч хүнээс илүүтэйгээр гайхамшигтай сонсдог гайхамшигтай байстай маш гоё гартай өдөр дааш байсныг бид мэддэг. Тэгээд энэ хүний хөгжмийн зохиолч, хөгжимчин, яочин сайхан тоглоно. Хийлэг бол гайхалтай сайхан тоглоно. Тэгээд энэ 30 жил улсын дөрвөн эрдэнэ театрын онцлог удирдагчаар ажилласан тэр жилүүдэд бол энэ хүний бүтээсэн, хийсэн, тоглосон бүтээлүүд бид үнэхээр баярлаж бахарж явдаг. Тэдгээр дотор цөөн хэдэн дуу байна. Дан хөгжмийн бүтээл хийл зориулсан ардын 2 дууны хувилбар аязнууд одоо 51 онд өөрөө дэлхийн залуучтай эднийх наадамд тоглож байсан юм гайхамшигтай хөгжмөл. Өнөө ч гэсэн яг өнөөдөр зохиогдсон шиг гадны сэтгэл зүрхэнд ишгэлж байдагт бол баяртай байдаг. Энийхээ тухай сайхан дурсамж ярьсан байт юм аа. Зүгээр өнөөдөр бид уран хас балетын пянз гарсантай холбогдуулж сэтлэн хэлэх чинь өмнө нь бол нэг пянзанд бичигдсэн гэхдээ яг бүтнээрээ байгаагүй хэсэгчилсэн байсан. Энэ удаад бол уран хас балетын хөгжим бол бүтнээрээ бүр 2 пянзанд гарч ирсэн чинь үнэхээр баяртай байна. Монгол ардын дуунаас ямар ч нэг ишлэл аваагүй мөртөө цэвэр ардын дуу шиг ардын сэтгэл төрсэн тийм сайхан хөгжим. Удирдлагын вайсын сонсоход биднес шинжилч мөө баяр наадам орж идэг. Удирдлагын сонсголт урамшил зоригчдаг. Ялангуяа тэр 12 жилийн амттыг яаж тэгж хөгжмийн хэлээр амттын тэр одоо шинж чанар аашаар шиг дэвсэлж гаргадаг юм үнэхээр гайхалтай. Тэр дундаа уран хасын адаажууд өөрөө их дуртай. Хийлэр эхлээд дараагаар нь виолончелд орж ирээд тэгээд оркестр яг уран хас хандармаа хоёрын тэр хандармаа дэш өргөж байгаа шиг орж байгаа. Энэ сэтгэл өөрөө ихгүй сэтгэл хөдлөдөг. Тэр бол энэ хоёрын хайрын тухай маш сайхан хөгжим. Гэх мэтчлэнгээр чулуунгай уран хас балетын хөгжим бол хийж хизээж хааж сонссон сэтгэл төрдөг. Өөрөө ихгүй явж байгаа зогсоо салбар бол ийм хөгжим. Тэгэхээр энэ пянзыг авч хүн болгоо энэ хөгжмийг сонсоосоо сэтгэлээ ихчлүүлж яваасаа гэж хүсэж байна. Үнэхээр гайхалтай хөгжмийн зохиолчийн, гайхамшигтай удирдаачийн, гайхалтай хөгжимчний бүтээлийг ингээд пянз зургаад одоо ингээд мөнгөчүүлж байгаа та бүхэнд их баярлж байна да.